видео үзүүлж байна. Хамгийн их хүн телевизээр үзсэн бүх цаг үеийн онцлог үйл явдлууд. Зурагт гэдэг төхөөрөмж бий болсноос хойш та бид томоохон үйл явдлуудыг тэр дээр нь хүлээж авах боломжтой болсон билээ. Сонин сэтгүүл зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уншигчдын тоог худалдан авалт зэрэгээрээ рейтингээ дүгнэх боломжтой байдаг. Харин хамгийн олон үзэгчтэй зурагтын нэвтрүүлэг үйл явдлуудыг тооцоолох нь тийм ч ямар зүйл биш юм. Тэгвэл Америкийн нэгдсэн улсын ABC болон Английн BBC компаниуд хамтран бүх цаг үеийн хамгийн их хүн зурагтаар үзсэн үйл явдлын жагсаалтыг гаргасан байна. Ингээд та бүхэндээ тус жагсаалтыг хүргье. Саран дээр газардсан нь 1969. Үзсэн хүний тоо 530 сая. Америкийн нэгдсэн улсын сансар судлалын хүрээлэн NASA 1961 оноос угсарч эхэлсэн Virgin 8 жилийн дараа хөөрч сансрын нисгэгч Neil Armstrong саран дээр хөл тавьж байгаа бичлэгийг хагас тэрбум гаруй хүн үзсэн байна. John Kennedy-ийн аллах 1963 он. Үзсэн хүний тоо 600 сая. Мэдээж хэрэг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч John Kennedy амиа алдаж байгаа мөчийг хүмүүс үзээгүй. Харин түүнийг өгсөн гэдэг мэдээлэл зарлаж буй мэдээг дэлхийд даяараа 600 сая гаруй хүн үзсэн байдаг. Тухайн үед 10 Америк хүн тутмын нэг нь зурагтаа үзэж байсан гэдэг. Хунтайч Чарльз болон Диана Спенсер нарын хурим. Үзсэн хүний тоо 750 сая. Зууны хурим гэж нэрлэгдэж байсан Английн угсаа залхамжлах хунтайч болон Диана гүнжийн хоримд нийт 3500 зочин ирсэн бөгөөд нийт 750 сая хүн тэдний хоримыг зурагтаар үзсэн байна. Мухаммед Али болон Жорж Форман нарын тулаан 1974. Үзсэн хүний тоо 1 тэрбум. 20-р зууны шилдэг боксийн тулаан гэж нэрлэгддэг Мухаммед Али болон Жорж Форман нарын дэлхийн аваргын төлөө хийсэн тулаан нь анх удаа 1 тэрбум гаруй хүн үзсэн үйл явдал болж байжээ. Энэ нь тухайн үеийн дэлхийн хүн амын 4/1 нь энэ тулааныг үзсэн гэсэн үг юм. Мухаммед Али болон Жорж Форман нарын тогтоосон рекордыг өөр боксчид одоогоор эвдээгүй байна. Хунтайч Харри болон Меган Маркл нарын хурим 2018 он. Үзсэн хүний тоо 1 тэрбум. Энэхүү хуримыг яг хэдэн хүн үзсэн бэ гэдгийг одоо хүртэл хүмүүс яг таг тогтоогоогүй байна. Ерөнхийдөө 1 тэрбум гаруй хүн үзсэн гэдэг тооцоо байдаг ч үнэн тоо гэвэл 1.1 эсвэл 1.2 тэрбум гэж баталдаг хүмүүс олон бий. Гэхдээ л хунтайч Харри болон Меган Марклийн хуримыг дэлхийд даяар үзсэн гэдэг тодорхой. Хунтайч Уильям болон Кейт Миддлтон нарын хурим 2011 он. Үзсэн хүний тоо 1.5 тэрбум. Мөн адил энэ хуримыг үзсэн хүний тоог яг таг тогтоох боломжгүй хэвээр байгаа юм. Английн улс төрчид энэхүү хуримыг 2 тэрбум хүн гэж үзсэн баталдагч Forbes сэтгүүлийн 1.5 тэрбум гэсэн тоог хүмүүс арай илүү зөвтэй гэдэгт санал нийлдэг байна. Ямар ч тач хунтайч Уильям болон Кейт Миддлтон нарын хурим нь бүх цаг үеийн хамгийн их хүн үзсэн хурим гэдэгтээ хинч санал зөрчилдөхгүй. Live Aid хөгжмийн тоглолт 1985 он. Үзсэн хүний тоо 1.9 тэрбум. Этиоп улсад 1984-өөс 1985 оны хооронд үргэлжилсэн үлсгэлэнтэй тэмцэх зорилгоор тухайн үеийн хамгийн томоохон дуучид болон уран бүтээлчид нийлэн 1985 оны 7-р сард Live Aid хэмээх хамгийн тоглолтыг Лондон хотод хийсэн байна. Энэхүү тоглолтыг дэлхийн 150 гаруй орн шууд дамжуулсан бөгөөд тухайн үеийн дэлхийн хүн амын 40 гаруй хувь нь үзсэн гэдэг. Майкл Джексон оршуулах ёслол 2009 он. Үзсэн хүний тоо 2 тэрбум. Попын хаан Майкл Джексоны оршуулгын ёслолыг 180 гаруй орны 2 тэрбум хүн үзсэн гэж ABC агентлаг тооцоолсон бөгөөд энэ тоо нь 2.5 тэрбум хүрч болно гэдгийг бусад судалгаа харуулсан байна. Диана гүнжийн оршуулга 1997 он. Үзсэн хүний тоо 2.5 тэрбум. Диана гүнжийн оршуулах ёслолыг тухайн үеийн дэлхийн хүн амын тэн хагасны үзсэн байдаг. Атлантагийн зуны олимпийн нээлт 1996 он. Үзсэн хүний тоо 3.5 тэрбум. Америкийн нэгдсэн улсын Атланта хотод зохиогдсон 1996 оны зуны олимпийн нээлтийн арга хэмжээг дэлхийн хүн амын 65% нь үзсэн бөгөөд тус наадмын тэмцээн бүрийг дунджаар 40 сая хүн үзсэн байна. Оросын холбооны улсад зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2018 он. Үзсэн хүний тоо 3.57 тэрбум.
Дэлхийн хөл бөмбөгийн холбооноос гаргасан албан ёсны мэдээлэлээр бол 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэлхийн хүн амын хагасны үзсэн бөгөөд өмнөх үзэгчдийн тоо дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 30% нэмэгдэж дэд амжилтыг тогтоосон байна. Рио де Жанейрогийн зуны олимпийн нээлт 2016 үзсэн хүний тоо 3.6 тэрбум. Рио де Жанейрогийн зуны олимпийн нээлтийг манай гарын хүн амын талан үзсэн ч сүүлийн 50 гаруй жилд анх удаа зуны олимпийн нээлтийг үзэгчдийн тоо өмнөхөөсөө буурсан үзүүлэлт гарсан байна. Судлаачид үүнийг цахим орчинд шууд дамжуулж байгааг зурагттай хамтдагч тооцох боломжгүйтэй холбосон байдаг. Лондонгийн зуны олимпийн нээлт 2012 үзсэн хүний тоо 3.7 тэрбум. Дэлхийн 30 дахь удаагийн зуны олимпийн наадмын нээлтийг 3.7 тэрбум хүн үзснээр бүх цаг үеийн хамгийн их хүн үзсэн үйл явдал болж Гиннесийн номонд бичигдсэн байна. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк дарж, манай саг видео чаналыг subscribe хийж, шинэ бичлэгүүдийг цаг алдалгүй хүлээн аваарай.